англи хэл сурахад заавал гадаадд сурах албагүй. Чи үнэхээр л ирээдүйд гадаад сурмаар ажилламаар байгаа бол заавал тэгж гадаадд сурах шаардлагагүй. Сайн бацаано, Ганбаатар байна. Миний суух тавтай морил. За өнөөдөр би өөрийнхөө хэрхэн англи хэл сурч гадаадд 100% итгэлгээр суралцсан талаараа ярихаар шийдлээ. Өнөөдөр болохоор яг яаж англи хэлийг хүн Монголдо сурсан талаараа ярина. Би болохоор ерөөсөө гадаадд англи хэлтэй оронд байж үзээгүй. Одоогоор ерөөсөө үзээгүй байгаа. Тэгээд англи хэлийг Монголдо сурсан. Тэр тусмаа би ямар ч улсын сургуульд сураагүй. Хөдөөний Булган аймгийн Хишиг өндөр суманд төрж 18 хүртлээр тэнд амьдарсан байгаа. Тэгээд 10 жилийн сургуулаа хөдөө сумандаа төгссөн. Хотын хүүхдүүдээс хөдөөний хүүхдүүд бол хоцрогддог штеп. Тэгсэн ч гэсэн би англи хэлийг сайн сураадч гэж штеп. Яг өөрийнхөө хэмжээнд боломжийн сураад магистрийн зэрэгээ би Унгар улсад 100% тэтгэлэгтэйгээр сурч чадсан байгаа. Тэгээд энэ талаараа ярих гэсэн хөдөө амьдарч байгаа эсвэл хотоос зайдуу эсвэл хотод чамаагүй улсын сургууль сурдаг хүүхдүүдэд оюутнуудад мотивашн болох юм болоо гэж бодоод сэтэлжүүлж өгөх юм болоо гэж бодоод та нарт ирээдүй байгаа шүү. Битгий бууж өгөөрэй гэдэг үтнээс өөрийнхөө англи хэл сурсан туршлагыг хуваалцахаар шийдсэн юм аа. За би бүр 4-р ангид байхдаа хөдөө хамгийн анх англи хэлний цагаан толгойг сурч ирсэн. Яаж сурч ирсэн бэ гэхээр би хөдөө тэр үед чи ерөөсөө л 2 хон сувг гардаг байсан телевизээр. Эхнийх нь болохоор мэдээж Монголын үндэсний олон нийтийн телевиз. Тэгээд 2 дахь сувг нь болохоор Оросын үндэсний сувг буюу Орт. Эсвэл өөр Монголын өөртөө засах орны одон телевиз. Энэ хоёр зарим одоо 1 жил орчим одон телевиз гараад тэгээд оронд нь Орт ороод ирдэг гэсэн баггүй. Тэгээд тэр үед өөр Монголын одон телевизээр англи хэлийг заадаг байсан. Манайхаас бүр айгүй төвшөлттэй Монголын үндэсний олон нийтийн телевиз англи хэлний цагаан толгой заадаг байхад тэднийх англи хэлний хөтөлбөртэй байсан. Тэгээд өөр Монголын сувгаас би ABCD гэдэг англи хэлний цагаан толгойгоо сурч ирсэн баа. Анх. Oh my god. Wow! Одоо ерөнхий боловсролын сургуулиудын гадаад хэлний систем нь яаж явдгийг мэдэхгүй. Намайг байхад бол бага сургууль буюу 4-р ангид төгсөөд 5-р ангид оронгууд нь хүүхдүүдийг Орос, Англи гэсэн 2 бүлэгт байгаад тэр бүлэгт хуваарлах юм бол зөвхөн тэр л хэлээ төгсөлтөө тэр л хэлээ үзэхээр байдаг байсан. 5-р ангид орсны дараа Орос, Англи хэлний 2 багш орж ирээд хүүхдүүдийг ерөөсөө чи Орос хэлд ор, чи Англи хэлд ор гэдэг өөрсдөө шууд хуваарлаад авсан. Тэгээд би болохоор Оросын телевизийг айгүй үздэг байсан болохоор Орос хэл айгүй гоё санагдаад би Орос хэл үзмээр байна гэсээр уул нь бол би англи хэлний ангид хуваарлагдсан. Тэгээд би Орос хэл үзмээр байна гэж зөрүүлсээр хагаад би Орос хэлний ангид орчихсон. Тэгээд англи хэлийг бүр ерөөсөө 4-р ангийн 100 хүртэл ерөөсөө үзээгүй дахиж. Тэгээд цагаан толгойгоо телевизээс сурсны дараа би үндэсний телевизээр хобби сургуулийн бас нэг англи хэлний хөтөлбөрүүд гардаг байсан. Тэрийг айгүй их сонирхож үздэг байжгаад яг намайг тэгж англи хэл сонирхоод байгааг ээж аав маань гадралсан юм шиг байна. Тэгээд яг манай ихч тэр үед 10 жилээр төгсдөг гэсэн. Манай ихч 10 дугаар ангид байжгаад 10 дугаар ангийнхан зориулсан одоо англи хэлийг анханаас нь зааж байгаа хөтөлбөр манай сумын төвийн сургуулийн багш нэг 14 хоног одоо бас нэг ABCD нэг тэг бүр зүгээр анхан шатны өгнүүдийг заадаг тийм сургалт төлбөртэй сургалтаар зааж ясныг нь би ихчтэйгээ хамт үзсэн байгаа. Тэгэж миний одоо яг бичлэн багшаас сурсан юм бол шин цэцэг багшийнхаа тэр хичээлд 10 дугаар ангийн хүүхдүүдтэй 4-р ангийн хүүхд ганцаараа орж үзчихсэн. Тэр бас аюу боломж байсан над миний хувьд.
Тэгээд бид нарыг яг 10 дугаар ангид ордог жилээс эхлээд ерөнхий боловсролын сургуулийн гадаад хэлний хөтөлбөрт өөрчлөлт ороод зөвхөн одоо орос хэл туваарлагдсан бол орос хэлээр үзэх биш, харин орос англи хэлийг бүх хүүхдүүд үзэх ёстой гэхэд одоо би орос хэлний группт байсан бол бүр анхан шатнаас нь дахиад 10 дугаар анги хичээсэн анхан шатнаас нь эхлээд англи хэл зааж эхэлсэн. Тэгээд тэр үед бол яг би ангийнхаа одоо манай орос хэлний ангийнхан дотор бүр нөгөө ABCD-гээ ч мэдэхгүй хүмүүс байж хахад бол би бол аль хэдийн тий нөгөө зургатаар ABCD-гээ үзээд бас нэг хэдэн өгүүлбэр ихний ганц хоёр simple tense энэ ингээд сурцсан байсан. Тэр нь бас бол надад бол давуу тал болж исэн. Тэгээд 10 дугаар ангид орох зунаа би Улаанбаатар хот руу явж глобал удирдлагч сургалтын төвд интермедиат курст сурсан байгаа. Би яагаад тийшээ сурсан бэ гэхээр яг UBS телевиз ер нь хөдөө орон нутгаар цацагдаж эхэлсэн байсан. Тэгээд тэднийхаар глобал удирдлагч сургууль маш их мэдээлэл цацдаг байсан. Одоо зуныхаа амралтаар гадаадад ажил аянгаараа англи хэл сурцгаа хөтөлбөр гээл эсвэл нөгөө нэг хүүхдүүдийн дунд реалити шоу явуулж байгаа. Тэгээ Америкт бакалавра үнгүй сургуулах 80% тэтгэлэгтэй сургуулах гээл маш их тийм нэвтрүүлгүүдийг цацдаг байсан. Тэгээд би бүр гадаадд сурмаар санагдаад тэгээд ээжигээ хитгасаар аваад би 10 дугаар ангид орох зовнаа. Хөдөө гарахын оронд би Улаанбаатарт очиж глобал удирдлагч сургууль шалгалт өгсөн байгаа. Тэгээд шалгалт өгсөн чинь өө чи бүр pre intermediate курст сурах юм байна штэ гээд намайг шалгалт авсан хүн. Тэгээд би болохоор яах юм бэ? Би intermediate курс сурч чадна гэсээр хагаад intermediate курст ороод сурсан байгаа. Тэгээд 1 сарын курс intermediate. Тэгээд ямар ч гэсэн бүх дүрмээ айгуу сайн ойлгож авсан. Тэгээд 11 дугаар ангидаа ороод би бүр 5 дугаар ангиасаа эхэлж англи хэл сурсан хүүхдүүдтэй өрсөлдөхүйц англи хэлтэй болчихсон байсан. Хуваараа бэлтгэхээс гадна бас одоо глобал удирдлагчийн материалуудаа бас өдөр болгон хардаг байсан. Яагаад би тэгж хардаг байсан мэхээр би үнэхээр гадаад сурахыг маш их хүсдэг байсан. Би зөвхөн Монголд амьдрахыг хүсээгүй. Би гадаад орнуудаар залуу хүн би аялж үзмээр байсан. Би олон улсын компанид ажиллахыг хүсдэг байсан. Тийм болохоор би англи хэлийг маш их сурахыг хүссэн. Тэгээд би ерөнхий боловсролын сургуулиудад донд нөгөө олимпиад болдог штэ. Тийм олимпиадад бэлдэх зорилгоор шин цэцэг багшийнхаа бас гарын шавь нолоод олимпиадад бэлдэж гисэн. Тэгэхэд би эссе бичиж сурсан. Бүх дүрмүүдээ бас дахин давтдаг байсан. Тэгээд дээр нь юу сурсан бэ гэхээр тэр нөгөө эцэлтийн ерөнхий шалгалтанд ерөнхий бэлддэг байсан англи хэлний мастер тест 1 2 гэсэн номноос би хоёуланг нь худалдаж авсан. Гэхдээ яг мастер тест 1 гэсэн номыг нь бүрэнгүүцтэй дасгал ажлыг нь хийж дуусгасан. Харин хоёрыг нь бол бүр зөхөж үзээгүй. Тэгээд 11 дугаар ангидаа би 5 хичээлээр эцэлтийн ерөнхий шалгалт өгсөн. Одоо бодоод хахад айгүй тэнэг шийдвэр байсан. Одоо хэрвээ та нар яэш өгж байгаа бол тийм олон хичээлээр ерөөсөө шаардлагагүй байхгүй. Мөнгөний гарц, цагийн гарц. Тэгэхээр ерөөсөө яг л өөрийнхөө хүссэн зорьсон 2 хичээлдээ л сайн ухаал өгөх хэрэгтэй. Би бол тэг 5 хичээлээр өгөөд гэхдээ айгүй олон аймагтай очиж бид нар шалгалт өгдөг байсан. Тэгэхэд бол нэлээд олон өөрийгөө магтах чинь болио. Гэхдээ нэлээд олон хувааруудын чагсаалтын 1-р нь би биччихсэн. Тэгээд тэндээс хамгийн өндөр оноо авсан маань миний англи хэл байсан. Би ерөнхий шалгалтын 800 оноог би англи хэл дээр авсан. Yay! Stop it. Get some help. Тэгээд би математик 70%, англи хэл 30%-аар комбайн хийгээд санхүү эдийн засгийн дээд сургуулийн бизнесийн удирдлагын хятадтай хамтарсан 2 дээр нөхөн 2 ангид орж чадсан. За тэгээд хятад хэлийг 1-р курсээр эхэлж үзсэн учраас би англи хэлийг бас давталгүй таг орхисон. Тэгээд 1-р курсээ бид нар төгсөөд
зуны курс буюу Хятадын Далайн хот руу ангиараа бас явж болдог. Гэхдээ энэ мэдээж төлбөртэй. Тэгээ манай гэр бүл яг нэг мөнгөний болцоогүй байсан учраас би зуныхаа амралтаар Хятад руу явж сурч чадаагүй. Гэхдээ тэр нь айгүй зөв юм болсон. Яагаад тэгэхээр би тэр зунаа дахиад Еврика гэдэг сургалтын төвд upper intermediate course дахиад англи хэлэнд явсан байгаа. Яагаад явсан бэ гэхээр би энд төлбөр төлөөгүй. Яагаад тэгэхээр яг 2008 онд улсын хурлын сонгуул болоод манай тойргоос нэр дэвшижсэн мөнх очир тийм гişүү Еврика гэдэг сургалтын төвтэй хамтраад 11-р ангиа төгсөж байгаа сурагчдад тийм өнгөө сурах их бэлгэлсэн байхгүй нэг курст өнгөө сурах. Тэрийгээ би зуны амралтаар ашигласан. Тэгээд хэдийгээр би Есүсийн 800 оноотой байсан ч гэсэн нөгөө ерөөсөө хүн чинь англи хэлээ харахгүй болохоор мартагддаг. Тэгээ upper intermediate курс цугаад дахиад бүх төрмүүдээ би сэргээж авсан байгаа тэр зун. Тэгээд 3 дугаар курсээ их сургуулийн 3 дугаар курсээс эхлээд би Хятад руу ангийнхантайгаа явж сурсан. Тэгээ Хятадд 2 жил Хятад хэл дээр бүх хичээлүүдээ үзсэн байгаа. Тэр үед би зөвхөн Хятад хэл үзхийн хажуугаар англи хэлдээ сайжруулахын тулд интернетээр маш их англи хэл дээр кинонууд үзсэн. Хятад сабтайтлтай ч үздэг, англи сабтайтлтай ч үздэг байсан. Тэгээд хэдийгээр би зарим кинонуудыг ерөөсөө ойлгохгүй байсан ч гэсэн хэтэрхий хурдан яриад тэд надад ойлгодгүй байсан ч гэсэн үйл явдал нь сонирхолтой болохоор би үнэхээр хичээж тэр кинонуудыг үздэг байсан. Тэгээд манай ах гээд манай гэр бүлийнхэн хүртэл ямар их кино үздэг өөр юм хийгээч гэж намайг айгүйх загнадаг байсан. Тэгтэл тэр бол миний хувьд одоо бодоод тахад би тэр үед тэгж цагийг үрсэн гэж одоо ерөөсөө ч боддгоо. Яагаад тэгэхээр би цагийг үр бүтээлтэд өнгөрүүлжсэн. Яагаад тэгэхээр би англи хэлээр татчихсан. Би бас олон юм киноноос сурч чадсан. Тэгээд би Хятадд байхдаа мөн цагийн ажил хийдэг байсан. Нэг рестораны доод талд нь бас нэг кек шоп байдаг гэсэн. Тэнд би кек шопны худалдагч байдаг байхад айгүй цөөхөн үйлчлүүлэгчтэй. Яагаад тэгэхээр яг тийм кек шопны бизнес нэг тийм хөгжөөгүй байсан тийм дүүрэгтэй байхгүй. Тэгээд customers хэрэглэгч айгүй цөөхөнтэй болохоор би ихэнх цагийг гэрж өнгөрүүлдэг байсан. Тэгээд тэхийн оронд би Cambridge-ийн Grammar and News гэсэн номыг манай найз байсныг аваад тэрийг бүх дасгал ажлуудын тэр ажил дээрээ хийж дуусгасан байгаа. Тэгээд энэ бас айгүй их дөрмүүдээ нөхөн сэргээхэд маш их хэрэг болсон. Тэгээд 2012 онд би их сургуулаад төгсөөд ажилд орсон. Тэр ажил маань болохоор айгүй 6 өдөр ажилладаг байсан. Тэгээд ер нь бол тэгээ 6 өдрөөр ажиллаж байгаа мөртлөө хагасаа өдөр нь цалингүй ажиллалт даварцсан. Одоо ч бүр өөрчлөө. Тэгээд би өөртөө гарах бүр ингээд 6 өдөр хүн ажиллахаар чинь тэг бүтэн сайнд нь тэгээд гэрийн ажил лондригаа игээд өөр ингээд гадуур найз нөхдөдтэйгээ уулзах зав байхгүй стресстэй. Эсвэл үнэхээр утгагүй би их тэг яг энэ бүр нэг одоо үнэхээр ажлын гараагаа эхлүүлж байгаа оюутнууд нь байх юм бол тийм тэнэг ажил битгий ороорой. Хүн хэдийгээр ажлын туршлага хэрэгтэй байдаг ч гэсэн өөрийгөө бодох хэрэгтэй. Хууль дүрмийнхаа дагуу ажлын 5 өдөр ажилладаг л газар хизээч битгий 6 өдөр мөдөр ажиллуулна, амралтын өдрөөр ажилладаг тийм компанид хизээч битгий ороорой. За би тэгээд ерөөсөө англи хэлээр давтахгүй байсан. Тэгээд харин 1 жил ажиллаж явах хугацаанд би Хятадуудад бүр ингээд барилга дээр орчуулга хийж аваад ажлынхаа шугамын дагуу тэгээд овоо цалин авангуудаа би шууд зэрэг Хятадууд үйл болонгууд ажиллаа зөксөөгөө Хятад руу явангууд нь нөгөө компанида үргэлжлүүлж ажиллахын оронд би шууд ажилласаа гарах өргөдлөө өгөөд шууд өөртөө зөвхөн англи хэл сурахад 2 сарыг зарцуулсан байгаа. Энэ 2 сарда би Absolute IBT TOEFL Center гэдэг сургалтын төвд IBT TOEFL курст төлбөрөө төлөөд өөрийнхөө цалингаар олсон мөнгөөр төлбөрөө төлсөн байгаа. Тэнд би бүх дүрмүүд эсэргээгээд яг IBT TOEFL курс бол нэг дүрм заагаад тахгүй. Энэ бол яг тэр өмнөх угаасаа дүрмүүдээ үзсэн хүмүүс зөвхөн IBT шалгалтад зориулсан одоо уншлага, яриа, сонсгол, бичгийн чадварыг сайжруулах, тактик, стратегийн л заах зорилготой
курс байсан. Тэгээд би яг нэг 11 сарын сүүлээс эхэлж сургалтадаа сурсан болохоор би бүхэнх тэтгэлгүүд 1 сарын сүүл гэхэд ер нь бол admission хаагдчихдаг штеп. Тийм болохоор тэрнээс өмнө яарвчлаад би 1 сард IBT TOEFL-ийн курс шалгалт өгсөн боловч би 75 авсан эхнийхээ шалгалтаар. Тэгээд 75 яг анх өгж байгаа хүнд бол гайгүй л оноо л доо. Тэгтэл нэггээр ямар ч тэтгэлэг авах боломжгүй. Тэгээд дахиад сурхаас өөр аргагүй болсон. Тэгээд би нөгөө өмнөх цалингаараа ингээд зарцуулаад дуусчихсан. Тийм болохоор яалтчгүй дахиж ажилд орох шаардлагатай болоод дахин нэг компанид ажилд орсон байгаа. Тэгээд тэр компанид бүр 4 жил ажилласан. Хоолн гадагшаа өмөр байдаг даанч нөгөө тэтгэлэг авах боломж нь бүрдэж өгдөг. Тэгээд харин интернет ухаал явжсэн чинь харин монгол хэлээр ресепшнлэгийн уралд анзаарлаад харин тэр нь төрүүлэх юм бол англи хэлний курс үнгөө сургана гэсэн тийм зараалсан. Тэгэнгүүт би монгол хэл дээр угаасаа сайн бичдэг учраас эсэнд нь төрүүлээд Mikey World буюу одоо Lord англи хэлний төв гэдэг сургалтын төвд IELTS-ийн сургалтанд үнгөө сурахаар шагнуулсан. Тэгээд үнгөө сурсан байгаа. Тэгээд IELTS өгсөн чинь эхнийхээ шалгалтаар 6.5 авсан. Даанч харамсалтай нь би бүх шалгалтын дээрээ 6-аас дээш авч чадаагүй. Ярен дээрээ 5.5 авчихсан. Тэгээд ихэнх курс юунууд тэтгэлгүүд болохоор бүх оноо 6-аас дээш байх хэрэгтэй. Тэгээ минимум 6.5 оноо гэдэг байдаг. Ер нь л тийм. Тэгээд би ерөөсөө за тэгвэл дахиад бэлдэж байгаа л үгүй дөөгээд 2 жил нөгөө оноогоо ашиглахгүй байсараагаад хугацааг нь дуусгацсан. Ер нь бол тэг хэрэггүй л байсан байлээ. Ер нь бол яах вэ гайгүй ер нь нэг онон дээрээ 5.5 авсан ч гэсэн overall оноо нь 6.5 бол ер нь л тэтгэлэг хангагдчихдаг юм байлээ л дээ. Тэрийг мэдхгүй би дахиад мөнгө өрөөл дахиад 2016 онд 2 жилийн дараа дахиад өгсөн чинь дахиад 6.5 оноо. Тэгтээ бүх оноо 6-аас дээш ялангуяа reading нь 7.5 listening 8 reading нь 7.5 writing 6.5 тэгээд speaking дээр 6 оноо авсан. Тэгээд нийт 6.5 голчтой учраас би тэтгэлгүүд рүү apply гэж эхэлсэн. IELTS эхний IELTS өгснөөс хойш ер нь бол англи хэл маань яриа маань маш муу юм байна гэдгийг би ойлгоод яриагаа сайжруулахын тулд яа тэгэхээр надад гадаад найз байгаагүй учраас би өөр англи хэлээр ярих хүмүүсийг хайж эхэлсэн. Тэгээд англи хэлний ярианы клубүүд байдаг юм байна. Үнгүү ярианы клубүүд байдаг юм байна гэдэг бүгднийг нь олж явдаг байсан. Яг нөгөө 7 хоногийн 2 дахь өдөр 6 цагаас нэг нь болдог байхад хагасаа өдрийн өглөө 11 цагаас болдог. Эсвэл зарим нэг нь бүтэнсээ өдөр зохион байгуулагддаг ч юм те. Янз янзын тийм үнгүү ярианы клубүүд байдаг юм байлээ. Тэднэрт нь бүгдэнд нь явдаг байсан. Миний санаж байгаагаар одоо баг 3-4 клубыг би мэдчихээн. Гэтэ энэ яг энэ ярианы клубүүдийг хаана байдаг хэрхэн олж уулзах юм Facebook группүүд нэр нь ямар байдаг талаар би тусдаа контент бэлдэх учраас тэгээд хамт байгаараа миний сувгийг subscribe хийгээрэй. Subscribe-ийн хажуу талд notification-ы хонх байгаа. Тэрийг дарах юм бол миний дараагийн оруулсан видеонууд танд notification очих байгаа шүү. Тэгээд миний видео таалагдж байгаа бол лайк дарахаа мартваа. За тэгээд яриагаа бол тэгэж англи хэлний ярианы клубүүдээр явж сайжруулсан байгаа. За тэгээд 2016 онд авсан оноо маань дахиад 2 жил болоод хугацаанд дуусах гэдэг байхаар нь яалчгүй за одоо ингэж Америк, Австрал, Канада энэ гэж мөрөж яхаар нь ер нь Европ, Унгар руу ч яасан хамаагүй явал ер нь Унгарийн тэтгэлэг 2015 оноос эхлээл зарлагдаад эхэлсэн байсан. Тэгэхэд нь ерөөс тоохгүй байсан байхгүй. Тэгээ 2018 за ерөөсөө дүрс яриг бүр болохгүй л Хятад руугаа ч авсан ер нь ямар хамаатай ингээд Хятад, Унгар, Турк өөр юу лээ. Хятад, Унгар, Турк, Польшийн тэтгэлэг рүү бүгд дөрүүлэн рүү нөгөө аплайцсан байгаа.
Тэгээд Польшийн тэтгэлгээс ярилцлагын шатнаас авсагдаад Туркийн тэтгэлгээс бүр ихний шатнаас бүр ямар ч хариу байхгүй. Хятадын засгийн газрын тэтгэлэгт тэнцээд Унгарийн засгийн газрын тэтгэлэгт мөн тэнцсэн баа. Тэгээд Хятадд угаасаа бакалавра хийсэн чинь за болиё гээд Европ явж үзье гээд Унгар улсад 100% тэтгэлгээр 2.5 жил сураад төгссөн байна. За тэгээд миний англи хэл сурсан одоо процесс гэвэл ийм байна. Тэгээд энэ үүгээр би та нарт юу хэлэх гээд байна гэхээр англи хэл сурахад заавал гадаадд сурах албагүй. Чи үнэхээр л ирээдүйд гадаад сурмаар ажилламаар тэгээд Монголоосоо гармаар байгаа бол заавал тэгэж гадаадд сурах шаардлагагүй. Гэхдээ үнэхээр чамд боломж нь гэр бүлт чинь боломж байгаа бол гадаадд Филиппин энтертэй хямдхан газар очиод сурах юм бол маш боломжтой, хурдан илүү сурна. Үнэхээр одоо над шиг ингээд гэр бүл нь боломжгүй, чиний төлбөрийг чинь төлөх боломжгүй байсан бол чи ингээд уралдаан тэмцээнүүд, эссе бичлэгийн уралдаан гэд янз янзын тийм боломжууд байдаг шүү. Битгий энэ боломжуудыг алдаарай, битгий бууж өгөөрэй. Тэгээ одоо ингээд би тэр 12, 13 жилийн өмнөх юмыг ярьж байна. 10 жилдээ байсан юм ярьж байна. Тэгэхэд одооны хүүхдүүд ямар боломжтой вэ? Бүгд ухаалаг утастай, бүгд YouTube руу орчоод, бүгд Netflix руу орчоод, бүх юм нь ийм нээлттэй байгаа үед та нар энийг сайнаар ашиглаарай, чадна шүү гэж хэлэх гэсэн юм аа. Тэгээд дараагийнхаа дугаараар уулзтал түр баяртай.